Таад минь яасан ч дураараа юм дээ. Танай бүлэгч өнөөдөр нөгөө Жавхлангийн яасан дураараа юм бэ гэдэг захиалаад өгчмөр санагдаж байна. Юу яриад байд юм дээ. Энэ одоо сүүлийн 1-2 сарын их хурлаар тоглоод дууслаа. Тэ одоо энийг зогсоолд. Төрийн байгуулалтын мянга хоролдож ирсэн. 18 цагт боллоо гэж болж ирсэн. Маргааш нь эхэлсэн. Тэгээд одоо даргын дэрэгдэх зөвлөл хоролдохгүй гэж ирсэн. Хоролдсон. 15 минутанд хоролдоод нөгөө зогсчихсон төрийн байгуулалтын мянга хороо шууд үйл ажиллагаагаа хэрэгжүүлээл 50-60-аараа гарын үсэг зураад огцруулъя гэж ирсэн төрийн байгуулалтын мянга хорон дээр очиод огцруулахгүй гал. Тэгэл дэмжээгүй саналаа дэмжүүлээ гэдэг. Ингээд бүтэн одоо тал сар жүжиг тоглолцоод. Тэгээ одоо ингээд үйл ажиллагааг жигдрүүлээд өгье. Цааш нь аваад явъя гэх тэгэнгүүт энэ тэндээс нь одоо барьж идэх гэдэг нь ямар ч гэдэг. Баасан жаргал гишүүн ч өөрөө хэлээд байна шүү дээ. Үндсэн хуулийн тодорхой заалтын 1-р нь тогтоол. 2-т нь болгон туяаг үндсэн хууль зөрчсөн юмаа гэдгийг нотолсон юм аа. 3-4-т нь хилцэх юм аа. Гэдэг нотолчихсан юм бол бидний өргөсөн тангараг дээр чинь үндсэн хуулийн өмнө тавьсан дээр би Монгол улсын үндсэн хуулийг чандлан сахиж улсынхаа тусгай тогтнол бүрэн эрхт байдал иргэнийхээ эрхчлөөг дээдлэн хамгаалж Монгол улсын хөгжилтлийн төлөө чин үнцээр зүтгэнэ. Хэрвээ одоо энэсээ няцвал би тангарагаас няцвал хуулийн хариуцлага хүлээнэ л гэсэн шүү дээ. Тэгээ Баасан жаргалч өөрөө хэлээд байна шүү дээ. Нэгтэн тогтоож орчихсныг үндсэн хууль тогтоосон. 2-т нь болгон туяа хууль зөрчсөнийг үндсэн хууль тогтоодсон бол би хуулийн хариуцлага хүлээнэ гишүүнээсээ татгалзнаа гэд бүгдээрээ бид нар чинь цовор зогсчиход энэ тангараг өргөсөн байгаа. Тэгээд дув дураараа нэг юм болонгоот ерөөсөө дураараа. За өнөөдөр хэлэлцэн. Ерөөсөө төрийн байгуулалтын байнгын хороогоор орохгүйгээр хэлэлцэн. Эсвэл оруулдгаар хэлэлцэн. Ийм байдлаар явбал энэ одоо нөхцөл байдал чинь эренблэхдэггүй. Биднэрт одоо жилийн жил төсвийг 2-3 сар маш нөхцөлтэй хэлцдэг байсан. Энэ намар одоо төсвөө хэлсэн тохиолдол биднэрт бий юу? Тэгээ одоо 10 гаруй хоног үлдчихэд байна. Тэгээ ийм нөхцөл байдал үүсэнгүүт одоо буруу бусдын буруу сөрөг хүчээ яасан гэнэ Баасан жаргалагч. Та нарыг алига алдчаад байх чинь бид нар орж ирж харин эв дүүгэж олуулж байгаа шүү. Унсан дээр нь дэвслэл байсан шүү. Яалах гээд байгаа юм тэгээ бид нар. Тийм болохоор ингэж дураараа байж болохгүй. Одоо өнөөдрөөс ахуулаад энэ одоо их хурлаа горимд нь орвол засгийнхаа ажлыг хийлэг төсөө батлаа. Тэр цалин мөнгөө ямар их усрээс өгөх гэж байгаа юм. Ямар их усрээс одоо танах гэж байгаа юм. Энэ нөхцөл байдлаа ярил л. Тэгэхгүй одоо энэ хичнээн сараар маргасан маргаана энэ дэр зогсоож болдгүй юм уу? Дарин зай гишүүнээс гуйж юм болгоныг л дураараа